Нэрээ TVT-г айгу адилхан те. Та нар хардаа кофе зардаг компани хэрнээ ягаад усын даган логон дээр оруулж өгсөн шалтгаан ийм байсан бэ штэ. Малхаа гэж ойлгоцсон бохгүй юу? Тэсий чи яг үндэ биш байсан ба штэ. Мона Лизагийн зургийнхын инэвсгэлийн хэмжээ хүртэл. Гэхдээ энэхүү нууцыг хүн болон анзаарах бах те. Тэгэхээр Disney Google-ийн дээр гардаг гарын үсэг нь яг үндэ хурамч байсан гэсэн үг үү? Та нарт нэрнээс адилхан харагдаж байна уу? Би таныг анзаараагүй гэдэгт 90% итгэлтэй байна. Бид олон зуун лого хардаг. Дэлгүүрийн шат, гар утасны аппликейшн, кофений аяга. Ихэнх лого зүгээр нэг өнгөлөг тэмдэг мэт санагддаг. Гэтэл заримынх нь ард нууцлаг түүх, бүр ухаалаг санаа нуугдаж байдаг. Зарим компани эхлэлт нуугдсан, заримд нь бараг хинч анзаарахгүйгээр нууц зураг нууцсан байдаг. За, hi guys, Темко байна. Дараагийн эмчлэндээ тавтаа морил. Энэ удаагийн дугаартаа би та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр бидний өдөр тутмын хардаг лого байгаа штэ, байгууллагуудын компани те. Гэхдээ зарим нэг лого дотор нь болохоор бидний ерөөсөө анзаарж байгаагүй маш сонин нууц агуулгдсан байт юм байна. Тийм учраас хэдүүлээ өнөөдөр яах вэ гэхээр өдөр бүр хардаж гэсэн хинч хизээж жихэн утгахын мэдэхгүй байсан логонуудын нууцыг өнөөдөр хамтаа мэдж авах болно. За тэгээд миний оруулсан дугааруудаас хамгийн сонирхолтой дугааруудын нэг нь болох бах. Таад миний бичлэг хийхээс өмнө лайк дараагүй сабадарж дэмжиж битэн мартаарай. Би дутхгүй 200,000 subscribe хүргэж байгаа шүү guys. Намайг өдөр хүртэл дэмждэг та бүхэнд маш их баярлалаа. Хамтаа бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр ихний баримт. Одоо бид ерөөхдөө лайв стрим яг байгаа зүйлийг яг байгаагаар нь харуулдаг яг тэрхүү видеоны формат ер нь бол нэлээд алдартай байгаа шүү дээ. Яг тэрхүү форматыг ашигладаг компани нэгэн логоны нууцыг хамтаа мэдээ. За Twitch нь болохоор 10 орчим жилийн өмнө анх Twitch TV гэдэг нэртэй байсан юм байна. Twitch TV нь болохоор интернетийн хамгийн том видео тоглоомын сүлжээ болсон нэгэн платформ байсан. Хуучны тоглоомчдад анхаарлыг татах үйс рок хамтлаг шиг фонттой байсан. Тэгээд 2012 онд яасан бэ гэхээр 20 сая хэрэглэгчтэй болсон тул TV гэдэг нэрийг хасаад зүгээр Twitch болгож өөрчилсөн байна. Ингээд шинжлэхдээ ретро тоглоомын хэм маягтай шинэ фонд ашиглаж хажууд нь нэг айкон байлгаад тэрхүү айконыг болохоор глич гэж нэрлсэн байна. Гэхдээ гличийг сайн ажиглах юм бол хуучны зурагтын дүрсийг сайжруулсан загвараар бол харагдаж байгаа. Хамгийн гол онцлог нь болохоор түүний хэлбэрт чатны хайрцгийн сүүл багтсан байна. Энэ нь үзэгчид болохоор стримүүдтэй шууд харилцах боломжтой гэдгийг илтгэсэн. Twitch амжилтынх нь үндэс болсон юм байна. Тэгээ болоог сонирхолтой юм нь болохоор энэхүү лого нь үнэхээр хэрэглэгчдэрт таалагдсан учраас бүр гличийн шивээс хүртэл хийлгэжсэн тохиолдол байгаа байна. Тэгээд 2014 онд Amazon компани Twitch-ийг $970 сая худалдаж аваад эвдрээгүй зүйлийг засах хэрэггүй гэсэн зарчмаар энэхүү алдартай логоны загвар болон өнгийг ерөөсөө өөрчлөөгүй юм байна. Нэрээ TVT-г айгу адилхан те. Та нар хардаа бүхэл бүтэн шивээс хэлсэн лого гэдэг ч энэ багт те. За тэгэхээр дараагийн логоны нууц баримт. 2006 оны James Bond-ы Casino Royale гэдэг нэртэй кинон дээр Bond болохоор Sony Vaio-гийн ноутбукийг ашиглаад хакердаж чухал мэдээллүүдийг илгээж байгаагаар бол олондоо гардаг. Гэвч түүний ашиглаж байгаа компьютерийн логон дээр нь болохоор James Bond өөрөө ч тэрхүү нууцыг тайлж чадхааргүй тийм нууц агуулсан байсан юм байна. Анх Sony Vaio нь болохоор 1996 онд десктоп компьютерийн хэлбэрээр бүтээгдэж байсан бөгөөд Vaio гэдэг нэр нь Video Audio Integrated Operation гэсэн үгийн товчлол. Гэтэл энэ лого нь энэ утгыг дүрсээрээ ч гэсэн ухаалаг илэрхийлсэн. V ба A үсгийг болохоор дууны дэлгөөний мөрийн хэлбэрээр дүрсэлж, I болон O үсгийг компьютерийн дотоод хэлээр зөвхөн нэг тик буюу матрикс дээр урсдаг тэрхүү хоёрын тоолны системээр илэрхийлсэн байна. Энэхүү хоёр дүрс нийснээрээ аналог болон дижитал технологи нэг төхөөрөмжөд нэгдсэн гэдгийг билэгдэж 25 гаруй жилийн дараа ч гэсэн хамгийн тансаг ухаалаг логонуудын нэг хэвээр байгаа юм байна. Нэмжлэхэд та бүхний сонирхолтой зүйлийг хэлэхэд энэхүү логоны хойдлын нэг тгийг харж байгаа штэ. Энэ нэг тиг гэдэг нь болохоор компьютерийн binary гэдэг нэртэй кодчлал байдаг. Бид нар компьютер хүссэн юм бичлээ штэ. Жишээл high crash ч юм уу те. Янз янзын юм бичлээ гэхэд бидний хэлэг компьютер юу гэж ойлгодог вэ гэхээр нэг тиг нэг гэж ойлгодог. Тэгэхээр тэрхүү хоёрын тоолны системийг бас энэхүү логоноор шингэж өгсөн байна шүү дээ. Бас айгу ухаалаг. За тэгэхээр дараагийн логоны баримт. Хэрвээ та Starbucks-ийн логог анх удаа харсан бол яг үндэ юу зардаг компани гэж бодох байсан бэ? Тэрхүү логог сайн ажиглах юм бол ногоон, цагаан, загсны сүүлтэй бүсгүй байдаг. Мэдээж анх удаа харах юм бол далайн бүтээгдэхүүн зардаг компани лого биш үү гэж бол харах байх. Гэтэл яагаад гинт кофе зардаг компани лого болчихсон бэ гэдэг маш сонирхолтой асуулт төрнө. 1970-ад онд буцсан бол Terry Hegler, Gordon Booker хэмээх хоёр хүн чанартай кофений буурцаг зардаг дэлгүүр нээхээр төлөвлөж байсан. Тэд сурчлагын ажил хийдэг хүмүүс байсан тул ST-гээр эхэлдэг үг хүчтэй сонсогдно гэж бол итгэдэг байсан. Эхлээд Starbucks гэдэг нэрийг бол өгсөн. Гэтэл нэгэн сонирхолтой санаа төрөөд дэлхийн хамгийн алдтай ном болох Moby Dick гэдэг номонд нэгэн дүрийн нэр Mr. Starbucks гэдэг нэрийг олсон юм байна. Тэгээд тэр хоёр болохоор нэрээ олсон
болсныхоо дараа лого хэрэгтэй болсон. Энэхүү ном дээр болохоор далайн адал явдалтай холбоотой зүйл гардаг учраас тэр хоёрсандаа логогоо далаатай төстэй зүйл бол хайж ирсэн байна. Тэгээд тэр хоёр болохоор 15 дугаар зууны 2 сүүлдээ далайн дагны зурагнаас санаа авч баг зэрэг засварлаад өөрсдийнхөө Starbucks гэдэг нэрнийхээ логог бүтээсэн байна. 2011 онд болохоор Starbucks-ийн лого үнэхээр алдартай болоод тэрхүү Starbucks гэдэг нэрийг авч аянгуудлаа зөвхөн логогоороо брэндээ үүсгэж явсан юм байна. Тэгэхээр кофе зардаг компани хэрнээ ягаад усын даган логон дээр оруулж өгсөн шалтгаан ийм байсан бэ штэ. За тэгэхээр дараагийн логоны хэний ч анзаараагүй нууц баримт. За тэгэхээр энийг үзэж байгаа та өмнө Pizza Hut дотор орж исэн үү? Олон хүн болохоор Pizza Hut-ын лого үнэхээр ойлгомжгүй санагдсан байна. Улаан тойрог дотор өргөн хийтэй Мексик малгайтай дүрс бол байдаг. Тэгвэл энэ дүрс нэг үндэ Pizza Hut ямар холбоотой байсан гэж 1969 онд Pizza Hut анхны рестораныг Wichita, Kansas нээснээс хойш 10 гаруй жилийн дараа компани болохоор олон улс руу тэлж эхэлсэн байна. Тэр үед болохоор өрсөлдөгч нар амархан гүйцэж төрүүлж магадгүй гэж айснасаа болоод Pizza Hut-ийн эзэн нь болохоор бүх салбарууд дээрээ тод улаан өмгийн өвөрмөц дээврийг бол хийсэн байна. Энэ нь болохоор бусдаас өөрсдийг нь ялгаж харуулахныг онцлог байсан байна. Тэр улаан дээвэр нь болохоор удалгүй Pizza Hut-ийн тэмдэг болж хувирч 1974 онд логогоо шинжилээд тэрхүү улаан дээврийг өөрийнхөө логондоо шингээж өгсөн байна. Тэгэд орчин үеийн барилгын хэм маяг өөрчлөгдөж улаан дээвэртэй барилга төдийлөн байхаа болж гисэн ч гэсэндээ Pizza Hut-ийн лого өнөөх хүртэл тэр сонгодог улаан дээврийн дурсамжийг хадгалсаар өдийг хүрсэн байна. Би ихтэй Pizza Hut-ийн дээдлийн хэсгийг малхаа гэж ойлгоцсон байхгүй юу? Тэсий чи яг үндэ биш байсан ба шүү дээ. Бас сонирхолтой юм те. За тэгэхээр бидний анзаараагүй дараагийн логоны нууц баримт. За Pepsi-гийн лого маш алдартай болсон тул 2018 оны өвлийн Олимпийн нээлтийн ёслолын үеэр зарим хүн өмнө солонгосон улаан цэнхэр тугийг Pepsi-ний лого гэж бол андуурж исэн байна. Гэхдээ яг үндэ Pepsi-гийн анхны нэр нь Brand's Drink гэдэг нэртэй байсан байна. Удалгүй 1984 онд болохоор нэрийг нь Pepsi Cola болгож өөрчилсөн. Учир нь дотор нь болохоор хоол боловсруулахад тусалдаг бодис болон кола самар агуулсан байсан байна. Энэ лого нь болохоор маш их амжилттай байсан. Гэтэл 2008 онд логогоо дахин шинжилсэн. Тэр үед болохоор компани болохоор $1 сая зарцуулж долгионы огтлслыг маш нарийн судалгаа хийж логогоо олсон юм байна. Тэр үед юуг ингэж нарийн судалсан бэ гэхээр алтан харьцаа, Mona Lisa-гийн зурагных нь инээмсэглэлийн хэмжээ, бүр гэрлийн хурцтай холбоотой тооцоолыг хүртэл хийж исэн байна. Тэгээд $1 сая зарцуулж эцэст нь гарсан үр дүн нь болохоор бидний харж байгаа Pepsi-ний лого бүтсэн байна. Mona Lisa-гийн зурагных нь инээмсэглэлийн хэмжээ хүртэл Pepsi-ний лого дотор шингэсэн гэхэрч юу гэсэн үг юм бэ? $1 сая бүтсэн хамгийн хаахны лого бах те. За тэгэхээр дараагийн логоны нууц баримт. За Hershey's Kisses гэдэг нэртэй чихэр нь болохоор Америкийн нэгдсэн улсын хамгийн алдартай чихрүүдийн нэг юм байна. Бүр 100 гаруй жил давнаж үйлдвэрлэгдэжсэн чихэр. Гэхдээ логогийн сайн анзаарах юм бол Hershey's Kisses гэдэг үгний K болон I үсгийн хооронд нэг хоосон зай үүсдэг. Энэхүү үсгийг хажуунаас нь харах юм бол маш сонирхолтой дүрс үүснэ. Гэхдээ та нар энийг харж байна уу? Энэ хоосон зай нь болохоор яг л хонх хэлбэртэй Hershey's Kisses-ийн өөрийнх нь чихрийнх нь хэлбэр юм байна. Гэхдээ энэхүү логог зохиоход бол маш олон жил зарцуулж хийж исэн байна. Би гэхдээ Hershey-гийн чихрийг эздэг шүү дээ. Гэхдээ энэхүү нууцыг хүн болгон анзаараагүй бах те. Тэгэхээр хэдүүлээ Hershey-гийн чихэр авах юм бол анзаарах юм биш үү? За тэгэхээр дараагийн баримт. Бидний хүүхэд насны дуртай кино бүрийн эхэнд гардаг тэр улаан гарын үсэг буюу Walt Disney-гийн гарын үсэг. Энэхүү гарын үсэг нь болохоор бидэрт үнэхээр гэр шиг дулаахан мэдрэмж өгдөг тийм үү? Гэхдээ Disney-гийн энэхүү гарын үсэг нь хурамч байсан гэвэл та итгэхгүй. Ягаад хурамч вэ гэхээр Walt Disney-гийн жинхэнэ пассворд дээр гарын үсэг нь олдсон. Тэрхүү гарын үсэг нь болохоор уран Disney-гийн хүүхлэг кинонд гардаг шиг маш гоё байгаагүй. Зүгээр нэг энгийн жирийн хүний гарын үсэг шиг бол байсан. Тэгвэл Disney ягаад хурамч гарын үсэг ашигласан бэ? Учир шалтгаан гэх юм бол Walt Disney өөрийнхөө гарын үсэгт үнэхээр сэтгэл хангалуун бус байсан байна. Тийм учраас өөрийнхөө гарын үсгээ хангалттай гайхамшигтай биш хүмүүст үнэхээр ичмээр санагддаг байсан учраас тухайн Disney-гийн компани нь бүр өөр зураачаар Walt Disney-гийн гарын үсгийг зохион бүтээлгэсэн байна. Тэгэд болоогүй Disney компани дээрх тэрхүү гарын үсгийг Walt Disney өөрөө хүртэл давтаж зурж чаддгүй гэсэн бүр цуурхал хүртэл байд юм байна. Би бол энийг сонсоод бүр үнэхээр гайхсан. Тэгэхээр Disney хүүхлийн дээр гардаг гарын үсэг нь яг үндэ хурамч байсан гэсэн үг үү? Та хэд маань энийг мэдсэн юм чи өөр хүмүүсээс хуваалцаад үзээрэй. Бас сонирхолтой байхаа. За тэгэхээр дараагийн баримт Джейсон өмд болгон адилхан харагддаг гэж та боддог уу? Гэтэл бусад Джейсээс ялгарах Levi's гэдэг компани улаан бичих нь бол бусдаас үнэхээр Джейсон өмдөө ялгаж өгдөг. Levi's 501-ийн Джейсон өмдний хойд хэсгээр болохоор хүн болгоны анзаараагүй бас нэг содон тэмдэглэгээ бол байт юм байна. Тэр нь болохоор Levi's 501 Джейсон өмдний хойд халаасан дээр
хоорондоо нийлдэг хоёр нугаралт бол байдаг юм байна. Өөрөөр болохоор Batwin буюу одоо сарсан багуу хаан одоо далавч гэж бол нэрлсэн. 1873 онд Лево болохоор албан ёсны компани нээгээд тэд болохоор халааснаас бэхэлдэх тусгай одоо аргын албан ёсны эрх аваад өөрийнхөө байнга ашигладаг хоёр мориныхоо логон дээрээ тэрхүү одоо Batwin-ыг бас агуулж өгсөн байт юм байна. Тэгэд болоогүй анхны алдарт хоёр морьтой одоо логон дээрээ ч хүртэл Batwin-ыг тусгаж өгсөн байна. 1969 онд брендийнхаа дүрхийг шинжлэхдээ арын халаасны оёдлын хээ болох энэхүү Batwin-ийн хэлбэрийг алдартай улаан логоныхоо доод дүрс болон ашиглаж эхэлсэн байна. Олон хүмүүс болохоор энэхүү логоны хоёр унтсан нуман хэлбэрийг Джейсон өмд суусан одоо өгцгний хэлбэр гэж бол андуурдагч брендийнхаа түүхэн оёдлыг бэлэгдсэн одоо сарсан багуухаан даалгавч байсан байна. Тэгэхээр яг үнэ та хэдийн Джейсон өмдний хойдлын хэсэг дээр яг ийм дүрс байдгүй. Цаанаа бүр нэлээд утгатай байсан юм шүү дээ. За тэгэхээр дараагийн логоны нууц баримт. Toblerone гэдэг нэртэй шоколадыг бодвол та эзэжсэн бах гурвалжин хэлбэртэй швейцар шоколад бол байдаг. Тэрхүү дүрсний санаа нь болохоор Швейцарын Matterhorn гэдэг уулнаас гаралтай байна. Гэтэл тэр уулны одоо сүүдэрт үнэхээр нуугдмал нийцүүл байгаа юм байна. За тэгэхээр таны бэлдээрээ би таныг анзаараагүй гэдэгт 90% итгэлтэй байна. Тэрхүү одоо уулны хоосоо оромзаад хойд хөл дээр зогссон нэгэн баавгаан дүрс бол байдаг юм байна. Тэгвэл тэр шоколаданд яг үнэ баавга ямар холбоотой юм бэ? Тэрхүү одоо шоколадын үүсэл гарал болон анх бүтсэн Швейцарын Берн гэдэг хотыг илэрхийлсэн байна. Берн хотын төрийн сүлдэд одоо ууртай хар баавгаа дүрс бол байдаг. Тэгэд болоогүй Toblerone гэдэг нэр нь бас үүсгэн байгуулагч Tobler болон Италийн чихрийн төрөл болох Torn гэдэг хоёр үгийг нийлүүлсэн нэр юм байна. Тэгэд болоогүй Швейцарын Берн гэдэг хотыг агуулсан тэрхүү одоо үг тэр үгэн дотроос бас гарч ирд юм байна. Тэгэхээр бүр галзуу. Үнэхээр галзуу. За тэгэхээр дараагийн логоны баримт. Заримдаа хамгийн энгийн лого хүртэл хамгийн амжилттай байдаг. Жишээлх юм бол Nike тэмдэг эсвэл одоо угаасаа нэг эвгүй харагддаг нэг тиймгүй логонууд байдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан. Beats Electronics гэдэг компани бол бүгдээрээ мэдэх бах. Нэр лого нь хоёулаа энгийн. Энэхүү энгийн байдал нь болохоор тухайн брендийг бүр үнэхээр амжилттай болгосон юм байна. Энэхүү компани эзэн болох Dare болон Jimmy Iove тухайн компани бол үүсгэн байгуулагч. Тэгээд компанид болохоор маш одоо энгийн бие үсэг бас логон дээр шингээж өгсөн байдаг. Гэхдээ зүгээр энгийн бие үсгэн дотор бас нэг аягүй сонирхолтой нууц бас агуулсан байдгийн байна. Та тэрхүү логог холоос харах юм бол хажуу талаасаа харсан чихвч өмссөн хүний толгойтой адилхан харагдах юм байна. Энэхүү лого үнэхээр ухаалаг харагдажсэн учраас бусад хүмүүст бас санал болгож одоо олон борлуулалт бол гаргасан юм байна. Тэгээд 2014 онд болохоор Apple компани Beats-ийг 3 тэрбум доллараар худалдаж авсан байна. Одоо нэрнгээсээ хүн чихвч зүүж байгаа юм шиг харагдаж шүү дээ. За тэгэхээр хамгийн төгсгөлт нь гэж та бүхэн нэг сонирхолтой зүйлийг хэлье. TikTok гэдэг шүү дээ. TikTok-ийн лого хүртэл маш адилхан зохиогдсон лого юм байна. Хоёулаа яг адилхан хүн одоо чихвч зүүцсэн юм шиг харагддаг юм байна. Та нарт нэрнээс адилхан харагдаж байна уу? За тэгээд энд хүрээд энэхүү дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараа сабскрайб битэн мартаарай. Дараагийн дугаар дээр та хэд ямар төрлийн бичлэг үзэх хүсэж байна комментээр бичээрэй. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.